Төгс хүчит бурхны үгийг гэрчлэхийтэй сонсоод эзэнд итгэж ирсэн энэ олон жилийн дотор юу ч ойлгож мдэггүйгээ сая би ухаарлаа. Эзэнд итгэх Библиэд итгэхийн ялгааг олж мдэггүй ээжээ би. Тэр ч байтугай би Библиэс олж мэдсэн мэдлэг сургаалаа бурхны ажлыг хязгаарлахад ашигласан байна. Би пастор ахлагч нарыг дагаж төгс хүчит бурхныг эсэргүүцэж үгүйсгэж байсан бурхныг эртнээс эсэргүүцэж фарисеучуудын замаар орсноч мэдлгүй явж. Би үнэхээр хитрхи бүдүүлэг муухаг юм. Би хаашаавар үйлдэлээ эргэж харахад эзэнд итгэдэг хүн ихтэй огт төсгүй байна. Надад өмнөдөө эзэнд итгэх итгэл байгаагүй юм байна. Би чухамдаа үйл итгэгч байжээ. Жаа ягчээ та тэгж хэлж яаж болох юм бэ? Эзэнд бид маш олон жил итгэж ирсэн. Түүний нэрийг ч хадгалсаар ирсэн. Бид Библийг байнга уншиж эзэнд залбирч нүглээ намжчилдаг. Бид даруй төлөв төвчээртэй бусдыг хайрладаг. Бид буйны ажил хийж өргөл ханд өргөдөг. Бас бүхнээ золиослон эзний төлөө ажиллаж түүнийг гэрчлэхийн тулд сайн мэдээг тунхагладаг. Бид эзний үгийг хэрэгжүүлдэг. Түүний замыг дагдаг гэж үү? Тийм ээ. Өөрсдийгөө эзэнд итгэх итгэлтэй байгаагүй үл итгэгч гэж хэлж яаж чадна вэ? Тийм шүү. Библиэд Паул би сайн тэмцлэр тэмцсэн гэж хэлсэн. Би сайн тэмцлэр тэмцэж явах замаа дуусгаж итгэлээ хадгалсан. Одооноос эхлээд надад зориулсан зөвхт байдлын титэм зэхэгдэжээ. Тийм болохоор эзэнд итгэх бидний итгэл түүний магтаалыг хүртгэл болно. Эзэн ирэх үедээ бидний гарцаагүй Тэнгэрийн хаанчил руу өргөх болно. Миний зөв үү? Амен. Хэрвээ бидэнд эзэнд итгэгчийн итгэл байгаагүй бол яалаа гэж түүний төлөө бүхнээ зориулах вүлээ? Түүний сайн мэдээг тунхаглаж түүнийг гэрчлэхийн тулд бид яасан гэж ингэж зовж зүдрэх вүлээ? Хэрвээ эзэнд үнэнчээр итгэдэггүй байсан бол энэ бүх зовлон шаналлыг туулж загалмайгаа үрж эзнийг дагах байсан уу? Эзний нэрийг үгүйсгэж түүнээс урвахын оронд шоронд хоригдож зовж шаналлах байсан уу? Энэ бүх зүйл нь эзэнд үнэхээр итгэдгийн маань нотолгоо биш гэж үү? Энэ нь түүхийн туршид ариун хүмүүсийн эзэнд итгэж ирсэн зам мөр биш гэж үү? Үүнийг эзэнд итгэх үнэн ч итгэл биш гэж та яаж хэлж чадж байна? Эдгээр асуудлыг та юу гэж тайлбарлах вэ? Тийм ээ. Мяагч. Та сонов. Энэ асуудлын тухайд юу ах, жав ах хоёр бидэнд тайлбарлаг. Тэгээ. Эзний нэрийг сахиж Библийг уншиж, залбирал үлдэн тогтмол цугларч байгаа цагт эзний төлөө бүхнээ золиосолж хичээнгүлэн зүтгэж чадна. Тэгээд дараа нь үнэн ч итгэгч болно гэж олон итгэгч боддог. Эзэнд ингэж итгэж байгаа цагт түүнийг дахин ирэх үед Тэнгэрийн хаанчлал руу өргөгт болно гэж тэд итгэдэг. Бурханд итгэх нь хүмүүсийн боддог шиг тийм хялбар зүйл үү? Хэрвээ хүмүүс Бурханд ингэж итгэх юм бол тэд үнэхээр Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах уу? Эзэн Есүсийн ял тулгаж буруутгасан фарисеучуд Бурханд бас л энэ мэт итгэж байсан биш үү? Тэд байнга залбирч хичээнгүйлэн ажилдаг байсан. Сайн мэдээг тунхаглахын тулд бүр дэлхийн алс хязгаар хүртэл явсан. Гэтэл тэдний итгэл яагаад эзний зөвшөөрлийг хүртэлгүй, харин ч түүний ял хийгээд хараалт өртсөн болов. Харин тийм энэ талаар өмнө нь огт бодож байсангүй. Фарисеучуд Библийг уншиж байнга залбирэн Бурханы ажлыг түгээж ихээр зовж шаналан бусдыг хайрлаж гаднаа сүжиг бишрэлтэй үнэн ч итгэгч мэт харагдаж байсан ч бодит байдал дээр тэдний зүрх сэтгэлд Бурхан оршдоггүй. Бурханыг тэд хүндэлдэггүй байсныг Библи уншсан хүн бүр ойлгоно. Итгэлийн хувьд тэд Бурханы үгээс үннийг хайж түүний хүслийг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй. Тэрч байтугай түүний үгийг хэрэгжүүлж тушаалын ч дагаагүй. Тэд зөвхөн Библийн тухай мэдлэг, теологийн онолыг дэлгэрүүлэхэд л анхаардаг байсан. Шашны ёслолыг үйлдэх, өөрсдийгөө алдаршуулахын тулд дүрм журмыг дагах, бусдад шүтүүлэхэд л тэд анхаарлаа хандуулдаг байсан. Тэд Бурханд энэ мэт арга замаар олон жилийн турш итгэсэн ч үнэндээ Бурханы талаарх мэдлэг тэдэнд байгаагүй. Мэдээч хэрэг тэд Бурханд дуулууртай, бас хүндэтгэлтэй ханддаг болж чадаагүй. Тийм болохоор эзэн Есүс өөрийн ажлыг хийх үед тэд үннийг ирж хайгаагүй.
Харин ч өөрсдөн үзэл төсөөлөлд үндэслэн эзэн Есүсийг үнэлж дүгнсэн. Эзэн Есүсийн номлол хичнээн гүн гүнзгий байх нь хамаагүй. Түүний ажил хичнээн хүчтэй эрх мэдэлтэй байх нь хамаагүй. Түүнийг тэд ирж хайж судлаагүй. Эзэн Есүсийг харин ч улааран эсэргүүцэж яллсан. Дараа нь түүнийг загалмайд цовдлсон. Үүнийхээ төлөө тэд хараагдж шийтгүүлсэн. Фарисеучуудын итгэлийг Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж хэлж болох уу? Та бүгд надад хэлээч. Фарисеучуудын итгэлийг Бурхан хүлээн зөвшөөрсөн үү? Зөв. Эзэн Есүс тэднийг зөвшөөрөгүйгээр барахгүй. Тэднийг буруутгаж хараан. Хоёр нүрд хуулийн багш нар болон фарисеучуд та нар золгүй гэж хэлсэн. Энэ үнэн биш гэж юу? Тийм ээ. Фарисеучуд зөвхөн өөрсдийн үзэл төсөөлөлд итгэдэг байсан. Тэд зөвхөн Тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэсэн. Эзэн Есүс бие махбодтой болж үннийг илэрхийлэхэд тэд итгээгүй. Эд бүгд үннээс залхсан. Бас үннийг үзэн яддаг байсан. Тэд Бурханд итгэдэг мөртлөө бас Бурханыг эсэргүүцдэг байж. Миний зөв үү? Бид л фарисеучуд биш. Одоогийн шашны нийгэмлэгүүдийг аваад үзье. Олон пастор ахлагч эзний нэрийг сахидаг. Тэд эзний нэрээр залбирч, Библийг уншиж, түүний төлөө бүхнийг хаяж, түүний төлөө хөдөлмөрлөгч. Эцсийн өдрүүдэд төгс хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийхээр үннийг илэрхийлэх үед өөрсдийн үзэл төсөөлөлд тулгуурлаж Бурханы ажлыг хязгаарладаг. Тэднийхээр Бурханы үг болоод ажил нь Библиэд байдаг. Библиэс хайлсан бол тэр нь тэрс үзэл болдог. Төгс хүчит Бурханы үг үнэн гэдгийг тэд тодорхой мэддэг. Тэдгээр үг хүмүүсийг байлдан дагуулж чадна гэдгийг ч мэддэг. Гэхдээ тэд ирж хайдаггүй. Эсвэл тэдгээрийг судалдаггүй. Түүний оронд бүх төрлийн цуу яриа худлууг тарааж төгс хүчит Бурханыг улаарын гүжирдэж буруутган доромжилсаар байна. Итгэгчдийн үнэн замыг ирж хайхыг хязгаарлахын тулд бүхий л аргаар зогсолтгүй саат хориг тавьдаг. Тэд бүр хэрэг зэтэрч эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд гэрчлэл хийж буй хүмүүсийг цагдаад мэддэгдэж баривчлуулдаг. Та бүхэн хэлдэ. Ийм пастор ахлагчид эзэн Есүсийг эсэргүүцэж байсан фарисеучудаас юугаараа ялгаатай вэ? Тийм. Аль аль нь үнэн замыг мэддэг боловч үүнийг эсэргүүцдэг хүмүүс биш үү? Тийм. Аль аль нь үннийг үзэн яддаг Бурханы дайсан биш үү? Тийм. Тэгэхээр бид хэрвээ эзэнд итгэдэг мөртлөө зөвхөн түүний нэрийг сахидаг, түүний төлөө хөдөлмөрлөдөг, гаднаа чин сүсэг бишрэлтэй байх нь эзний үгийг хэрэгжүүлдэг, түүний замыг дагдаг гэсэн үг биш гэж ойлгож болох нэ. Түүнчлэн энэ нь эзэнд үйлчлдэг үнэн ч итгэгч гэсэн үг биш гэж бодож болох нь. Гаднаа чин сүсэг бишрэлтэй харагдаж байгаа нь тэд эзнийг зүрх сэтгэлдээ хүндэлж биширдэг, түүнийг дагдаг гэсэн үг биш. Бас үннийг ойлгодог, эсвэл түүнийг мэддэг гэсэн үг яавч биш юм. Тийм ээ. Хэрвээ хүмүүс эзэнд итгэдэг хэрнэ үннийг ирж хайхгүй эзний үгийг үнэхээр хэрэгжүүлэхгүй эсвэл мэдэрч туулахгүй бол эзэнд хичнээн олон жил итгэж түүнд хичээнгүлэн зүтгэж байсан нь огт хамаагүй түүний магтаалыг хүртэж чадахгүй. Энэ нь ялангуяа шашны нийгэмлэгүүдийн пастор ахлагчдад хамаатай. Эзний ажлын төлөө тэд хөдөлмөрлөдөг хэдий ч эцсийн өдрүүдийн Христ буюу төгс хүчит Бурханыг улаарын эсэргүүцэж буруутгадаг. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг ёрын мууг үйлдэгчид гэдгийг энэ нь хангалттай баталж байна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил тэд бол антихристүүд гэдгийг ил болгох болно. Тэд Бурханы хараа шийтгэлд гарцааг өртөнө. Бурханы зан чанар үргэлж зөв төгөөд зөрчлийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь эзэн Есүсийн ингэж хэлсэнтэй адил юм. Тэр өдөр олон хүн эзэн минь, эзэн минь. Бид таны нэрээр иш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү? Тэгэхэд нь би тэдэнд ингэж хэлнэ. Би та нарыг хизээж танихгүй. Ёс бусыг үйлдэгчид та нар надаас зайл гэж хэлнэ. Эцсийн өдрүүд дэх төгс хүчит Бурханы үг бас туйлын тодорхой байдаг. Чиний шаргуу ажил, хэр гавьяатаг, чиний эрдэм чадал, хэр үлэмж байхыг, чи намайг хэр ойрхон дагдгийг, чи хэр алдартай эсвэл чиний хандлага хэр сайжирсныг би тоодоггүй. Иймээс миний шаардсан зүйлийг хийгээгүй цагт чи хизээч миний магтаалыг олж авч чадахгүй. Өөрсдийн тэр бүх санаа, тооцооллуудаа аль болох эртхэн арилгаад миний шаардлагуудад ноцтойгоор хандж эхэл. Эс бөгөөс би
өөрийн ажлыг дуусгахын тулд бүх хүмүүсийг үнс нуран болгон хувирах бөгөөд сайн даал өөрийн олон жилийн ажил болон зовлонгоо юу ч биш болгоно. Учир нь дайснуудаа болон сатааны загвараар хормоо үнэрсэн хүмүүсийг би өөрийн хаанчлал буюу дараагийн ирэн үед аваачиж чадахгүй билээ. Бурхны үг бол хувиршгүй үнэн. Амен. Итгэгчид түүний магтаалыг олж авч чадах хэсэг нь тэд хэр их ажиллаж эсвэл зовж шаналснаас хамаарахгүй. Яг тийм. Харин тэд Бурхны үгийг хэрэгжүүлж эсвэл түүнийг дуулууртаа дагдаг хэсгээс үндсэнтэй хамаардаг. Гэвч Паул би сайн тэмцлэр тэмцэж явах замаа дуусгаж итгэлээ хадгалсан. Одооноос эхлээд надад зориулсан зөвхт байдлын титэм зэхэгдэжээ гэж хэлсэн. Энэ бол Паулын өөрийнх нь үзэл төсөөллөөс гарсан үг. Тэдгээр нь Бурхны үг эсвэл үнэнтэй огт нийцэхгүй. Бурхны хэлсэн үгээс тэр чигтээ эсрэг утгатай. Одоо бүгд үүнийг ойлгосон биз дээ, тийм үү? Таны хэлснийг сонсоод би Паулийн хэлснийг эргэж бодлоо. Нэрэл хэлсэн үг нь Паулийн өөрийн үзэл төсөөлөл юм байна. Бурхны үгтэй явж нийцэхгүй. Сэдгээр нь түүний хаанчлалд өргөгдөх стандартад ч тэнцэхгүй байна. Тийм ээ. Энэ бүх хугацаанд Паулийн үг биднийг төөрөгдүүлж байж. Бид зөвхөн эзний төлөө ажиллахад анхаарад түүнийг эргэж ирэхэд эргэлзээгүйгээр өргөдөх болно гэж бодож байжээ. Бид үннийг ирж хайж Бурхны дуу хоолойг сонсоход анхаарлаа хандуулж байсангүй. Бид эзнийг ухтах боломж алдах шахажээ. Тийм. Паулийн үг бидэнд үнэхээр гай тарьжээ. Ой, гоодаа. Чи энд юу гэж байгаа? Өө ихчүү. Та яагаад тийшээ өрөөд ирвэ? Би номлол сонсох гэж Нааш яарад хүрээд хурдлаарай. Та имлэг рүү явахгүй байсан юм уу? юу болоо вэ? Гү чи юунда сандарч хүлж байгаа даа? Гоодаа. Ихчээ, та эндээс явах хэрэгтэй. Итгэгчдийг баримтлахаар цагдаа нар ирж байгаа. Тэд удахгүй ирнэ. Юу? Цагтаа гинэ? Чи яаж мэдэж байгаа? Битгий асуу. Явцгаая. Гү чи надад тайлбарлаад. Юу болсон? Зүүнний аянгийн номлогчид бидэнд номлол айлдаж байгааг сун ахлагч мэдчихсэн. Тэднийг баримтлахаар тэр цагдаа нарын дагуулад ирж яваа. Сун ахлагч юу? Сун ахлагч яаж мэдсэн? Чи түүнд зурус явуулаа юу? Хэлээч. Үгүй Яг одоо үнэ хэл. ихчээ. Та ойрд намайг мөнгө муутай байгааг мэдэн дээ. Яа та. Зүүнний аянгийн номлогчийг мэдээлэл сун ахлагч надад 5,000-ыг өгнө гэсэн юм. Хоёр номлогч мэдээлсэнгээд 10,000-ыг авна шүү дээ ихчээ. Хинт ч хэрэггүй тэнийг амт мулгуухаг. Чи бол юудаас долоондор юудаас байд яаж ингэж чадж байна? Чам аягта. Ихчээ. Эзэнд итгэгчид түүний нэрийг сахиж, түүний төлөө хөдөлмөрлснөөр түүний зөвшөөрлийг хүртэж, түүний хаанчлалд орж чадна гэж бид анх бодож байсан. Энэ нь бүхэлдээ утгагүй хэрэг гэдэг нь тодорхой боллоо. Хөөе, юу хаа? Жаахаа. Бурханд итгэх үнэн ч итгэл гэж тэгэхээр юу болж таарах вэ? Ямар замаар бидний итгэл түүний зөвшөөрлийг хүртэх вэ? Илүү сайн тайлбарлаж өгөөч. За. Тэгэл. Бурхан талархах. Муу мэдээтэй. Гуудан сун ахлагчид аль хэдийн мэдээлсэн байна. Сун ахлагч наашин цагтаа авчирч байгааг нь. Хаачих вэ тэд нар? Сун ахлагч юу болоод байна? Хин нэг нь мэдээл задруулсан байна. Энэ ус бүлээн байна. Бид нар хоцорч иржээ. Эй чаавас,
ингэж эмэхлүүлэх гэж.